Ladies and gentlemen, your runners up for the Women's 3x3 World Cup 2025. Mongolia! Ингээд үзэгчтэй талбай дээр 3-3 сагсан бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медаль манай Монгол улсын эмэгтэй шгшөө баг тамирчид маань гарч ирлээ. За тэдний өвдөх юм бол Азийн аваргын хүрэл медаль, Азийн наадмын мөнгөн медаль, Улаанбаатар Women's Series-ийн аваргыг авч ирсэн баг тамирчид. Ингээд дэлхийн аварга шалгаруулах тэмцээн тэр дундаа Монгол улсын түүхэд бичигдэж байгаа. Учир нь гэх юм бол багийн спортын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс санхудаа манай охтууд мөнгөн медаль авсан үзэгчтэй. За тэдний өвдөх юм бол зам дардан байгаагүй. Өмнөд Америкийн шансаа тэргүүлж байгаа Бразилийг хэсэгтээ хоцсон. За өнгөрсөн оны Олимпийн мөнгөн медаль Испанид хожигдсон. За тэгвэл дараачаас нь өнгөрсөн оны Олимпийн аварга Германы шгшөө багийг хоцсон. Зүүн Европыг тэргүүлдэг Украиныг хоцсон. Дараагийнхтаа дэлхийн шансаа тэргүүлж байгаа цагтаа босоо байсан Олимпийн хүрэл дэлхийн аваргын алтан медальтай Хятадын шгшөө багийг хоцсон бол сагсан бөмбөгийн хорон дэлхийн аврагт 2 төрүүлжсэн 2020 оны Олимпийн аварга Америк нэгдсэн улсын шгшөө багийн хожиж гарч ирсэн шүү дээ үзэгчтэй. Хагас шгшээд Польшиг хоцсон. За харин финалийн тоглолтод Нидерланд хожигдлоо. Үнэхээр багтан мөч байна үзэгчтэй. За баруун гартлаас дүрлээд явах юм бол яг одоо медаль зүлж байгаа Онлотрын хулан мөнх сайхны цэрэн лам Нямжовын анд үүсэл Батардны хариунд цэцэг гэсэн энэ дөрвөн бүсгүй энэ дөрвөн охин үзэгчтэй түүх бүтээсэн шүү. Энэ бол Монгол улсын спортын салбарын спортын хамгийн том түүх. Бид нар дэлхийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медалийг авсан шүү. Баг тамирчтай халуун баяр хүргье. Манай шгшөө багийг энэ хүртэл амжилт гаргахад халуун сэтгэлээр тэмцсэн итгэл алдаагүй үзэж та бүхэндээ баярлалаа.